Монгол нутгийн эрсдэс дөрвөн улирал ээлж ирсээр хүн байгаль хоёрын хүм гэвч Монгол улсын түмэн олонч төр засагч хизээч мартаж болшгүй нэгэн гамшиг буй. Энэ бол зуд гэдэг хор уршиг ихтэйг яана. Байгалийн ийм гамшиг 10-12 жилийн давтамжтай бөгөөд сүүлийн 10 жилд нэг нэргэх болсон юутай юултай. Монголын малын түргэх Сталины лозун Чойвилсангийн даалгаврыг малын сэгтэд цуг болшилсныг түүх мартаагүй. Мэчин баян хунгарын малчид унах ганц морьгүй, саах ганц үнээгүй, хаяанд маялах өнчин гიშггүй болсон малчидаас өхж үргэлжсэн хүнч олон. Хот орж ажилчин болсон ч цөөнгүй. Бас нэлээдэн төр засгаас өгсөн зээлийн хөрөнгөөр малдсан түүхтэй. Мэчин жилийн зуудын цусалсан 9,171,500 малыг 12 жил арай-чарай манай малчид мартаагүй. Хөлдөж өгтөг аюулыг хүйтний зуд гэдэг. 1954 онд говьд 41, хэрлэнд 47, ховдод 57 оны морин жилийн зуудад манай малчид арай бага эрсдсэн. Учир нь энэ үе бол хадлан бэлтгэх хашаа хороо барих амжилтын оргил үе байлаа. Монгол орныг багын зуудад 3,400,000 мал хорогдож, малчид нэгдэлдэн, нэгдэл нь улстан, улс нь гадаад дөрвтэй болсныг түүх гэрчилнэ. (1980 оны хавар 103 аймагт цас салхи хавсайдсан гинтийн аюул нэрмэж олон мянган мал хяарсан төдийгүй 10-аад хүн алтан билээ. Зуд гэдэг энэ үгийг монгол хэлний үгсийн сангаас хасч байгаль цагуурын төр зүрийн бэрхшээл гэж өөрчилснөөр зудын аюул арилсангүй. Харин чиг луутай хөх тэнгэр, лустай хөрстэй газар, монгол төрийн арга билег, морьтон малчидын авхаалж самбааг үе үе сорьсоор байна. Энэ бол гамшиг. Зуд бол гамшиг. Гамшигаас хамгийн хатуу гамшиг. Луужил юунаас болж зуд болов. Баян хонгор, дорногор, дундгор, өмнөгийн ихэнх нутгаар ангачиг боллоо. Тэнгэр хураар хясч, газар төвс ногоочроо хормостод хөөрч, мал малчин хоёрыг хямраалаа. Энэ бол эрх гамшигийн оршил зуд. Бас үлийн цагаан охтон нэртэй өвсний галзуу бяцхан чон. Тал хэрийн бүсийн 15 аймаг 130-аад сумын 40 сая шахан газрын бэлчээрийг цөлмөлөө. Энэ бол бэлчээр хомсдлын зуд.
Ордны дарга сайд нараа дуугийнхан дүнсгийж орон нутгийн отго жин сүгийн ноёд одоохон гам тайлын наадам бэлчээр хом Ордны дарга сайд нараа дуугийнхан дүнсгийж орон нутгийн отго жин сүгийн ноёд одоохон гам тайлын наадам гэсээр энэ бол салан задгайн зуд намар өвсөс авуулбал түжээ зунжин гам зугаалж намарчин найрлаж хортой сархтан түлэгдсэн ходоодныхан шарыг тайлж шархыг ангааж ядан байтал анхны цас болтол дарна энэ бол маргааш амартсны зуд ганц бодол өвс авах минь яалаа ийгээ гэж гаслан өглөвч хоройджээ. Зуудын тухай сэтгүүлчид бүх нийтэд харанга дэгдлээ. Гал усуудын аюул нүрлүү тэмцэл тулааны галын тэргүүн гэргий болдог. Улсын онцгой хэмжээр шөн гэж үгүй. Халуун намраар орсон цас өдөртөн хайлж шөндөө хөлдсөөр малын бичээр мөсөн хүлэмжтэй боллоо. Хотгон тэнгэрийн гайрхан уул ойрох эдийн засгийн нутгийн өмнө туйл болгосон зүүн тийш төв дундгавэн баруун тийш улс ховд тархаж 30 удаагийн цас оролдоор тэгш талд 48-аас 80 см, буу жалганд 130-аас 150 см хүртэл цасан дарагдлаа. Туулай жилийн өвлийн адаг сар гэхэд өдөртөө 35-аас 38 хэм, шөндөө 49 хэм хүйтэрч хөрсөндөө 58 хэм хүрлээ. Зуудын гамшигыг нэмгэлхийн төлөө засгийн газар 2 тогтоол, ерөнхий сайд 11 захирамж гаргаж 400 сая төгрөг, мөн 380 шахам сая төгрөгийн хүнс өргөн хэрэгцээний бараа, 7000 гаруй тонн өвс, 1500 тонн тэжээл, зүтгэх чадвартай машин болон бензин тусаар хангаж байлаа. Байгалийн бэрхшээлээс болж манай хүн 11 сар дотор ингээд хотторч яваад амныхаа 300 гаруй малыг аваад явсан. Тэрнээс хойш одоо ингээд уулзалтаж байж чадаагүйгээс байгалийн бэрхшээлээс болж амнасаа алдлаа. Тэгэхээр нам засгаас та бүхнийг ингээд бидний хагцлалт болон хуваалцаж ирсэнд нь баяртай байна.
Намаржам дээр байхтан алд дэлгэм цасан даруулж, өвөлжөндөн буу чадлагүй хатуйлралыг өгсөн малчид идэх хоолгүй, төлөх төлшгүй, зутрахын зэрэгцээ. Буян цэрэг нь өдрөөс өдөртөө цөөрөн хотны харлахыг харсаар сэтгэл ганьхарч, үс цайж, цаг усаар өтөж эхэллээ. Өвөл бол үхэл. Аргал төлш бол ам гэдгийг энэ зудаар хатуухан хэлүүллээ. Баян Хунгар аймгийн 3 булаг, Баян булаг, Заг, Жаргалантын малчид нэгэн гэрт бөөгнөд өдөрт нэг үн төлөн хоол ундаа хийн амжуулж хаврын мөртэй золгосноо бартна гэж үг. За манай сумд намар 9 сая 16-наас эхлээд их хэмжээнээс сумын одоо нийт нутаг дэвсгэрт орсон. За энэний улмаас бол одоо сумын нутаг дэвсгэрийн нийтдээ цасан бүрхүүлэгдэж, за уулархах газар бол дунджаар нэг 90-с 1 м, за тал хэр газар бол 60-аас 70 см ийм цасан бүрхүүлэгтэй болсон. За энэний улмаас бол одоо үйлчлэлийн байдал их хүндрэл учрлаа. За ингээд бид бол одоо арга хэмжээ авч энэ нийт одоо малынхаа 73% буюу 56 мянган малыг өөрийн аймгийн нутаг, Галуут, Байдраг, Бууцгаан, Хүрээмарл, Бөмбөр сумын нутагт бол одоо дотороор үйлчүүлж байна. За өөрийнхөө сумын нутагт бол нэг 20 гаруй мянган толгой мал үйлчилж байгаа. За цаг сумын хэмгэн багийн адуучин үчтэйгдэхгүй байна. Ингээд энэ цас 9 сарын 15-наас эхэлж болж 10 сарын 15-нд эхэлж би хатар тагсаа. Тэгээд нэлээд 70 км яваал. 1 сарын эхнээс л атуга хүйсэсэндээ тэгээд хүртэл яваад гээд яа татвартай ирж ирсэн. Нэг 110 татвартай байсан. Заг сумын засаг дарга. За манай сумын нийт малчтай 80% нь одоо хоторт явж байгаа. Энэ нэг 56 орчим мянган мал хоторт явж байгаа. За сая би 7-8 хоног айлуудаараа явж байгаа дэрлээ. Нөгөө 77 айлаар орж одоо тусламжийн бараа таваар тарах ийм ажилтай Бөмбөрийн хотог, Баян бүрдний, Бууцгааны Баян бүрдний хотгуудаар явж одоо малчтаараа орж одоо амьдрал хутаан танилцж ирлээ. За энэ хугацаанд яг малчтай маань одоо амжилгааны их өсвөр болсон мал сүрэг нэлээд хэмжээгээр хорогдож байна. За энэ 9 сараас хойш доотлол 9 нөөсөн, дээдлэл 10 хэд нөөсөн юм дүнтэй олон удаа нөөсөөс болж одоо мал сүрэг хорогдож том мал бол одоо бод малын хэнхүүн 50 гаруй хувь нь хорогдсон юм дүнтэй байж байна. Содод хамгийн их нэрвэгдсэн нутгийн нэр бол Дундгав аймгийн. Дундгав аймгийн засаг дарга Хүүхэнбаатар. Манай аймагт 1999 оны хавраач эхэлж гам болсон. Ер нь жилд орох хурдан тусны хэмжээ бол олон жилийн дундчаас маш бага. Ер нь аймаг байгуулсан түүхэн цагаас хойш ийм өргөн хэмжээний гам болж байгаагүй. Нөгөө талаар бол энэний үндсэндээ мал сүрэг авбалах дарах хүчнийхэн одоо 30-аас 50-60% авч чадаагүй. Энэ байдал хүргэлж сарвагаад өвөлдөө их хэмжээний цантаас орсон. Энэний улмаас бол байгаад манай аймгийн мал сүрэг бол нэлээд хүнд малчтай амьдрал бол одоогийн байдлаар нэлээд хүнд байдалтай болоод. За манай аймаг 1999-2000 оны хувьд бол нийтдээ одоо энэ өвөлжлөлтийн байдал дээр 164 сая төгрөгийн өсөж аваад ямар нэг их өсвөр. Усын нөөцөөс энэс 1200 тонн олсон. Энэ бол нэг 60 гаруй сая төгрөг байна. Үлдсэн 100 сая төгрөг юм бид нар өөрийнхөө аймгийн нөөц боломжоор одоо бүрдүүлсэн. Нөгөө талаас бол Улаанбаатараас
бус аймагаас өөр аймгийн өөр сумдаас манай аймаг руу одоо энэ хүнд байдалтай байгааг одоо харж үзээд цог хэмжээний одоо дэмжлэл үзүүлж энэ бүх хүмүүст бид нар бол одоо баярлалт гэж бас нарсна ирэх хэрэгтэй. Судалтай нутгаас олон тооны айлур хэдэн бом түмэн мал нүүж ирснээс төв Хинти аймгийн ихэнх нутагт бэлчээр хомсдлоо. Үүнийг Пурен зууд гэдэг. Нарийн нэрээ бол тооцоо судалгаагүй, тохирсон хэлцэлгүй, оноон оншил бос хариуцлагагүй зууд билээ. Хариуцлагагүй зууд хар мөрөн үлдээсээр. Зодын аюул нүүрэлсэн анхны өдрөөс тусламжийн гараа сунгасан Америкийн элчин сайд Лапорта, Японы элчин сайд Канада нараас эхлээд олон улсын хамтын нийгэмлэг гадаад дотоодын улаан загалмай шугамар 3.1 тэрбум, олон улсын санхүү болон олон нийтийн байгууллагууд 456 сая төгрөгийн хандив 1.2 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ. Ядуурлыг бууруулах төслийн хүрээнд хотоо бас сэтгэлийн харал уусан малчдыг ахин малжуулахад одоогийн байдлаар 1.3 тэрбум төгрөгөөр 5 аймгийн 33 сумын 1600-аад малчин өрхийг малжуулахаар болоод байна. Гай зовлонгийн үед гараа сунган туслахад газар холддгүй ажээ хэмээн сүүнийхэн дээжийг өргөж байлаа. Хотын иргэдийн цуглуулсан хөрөнгө 382.3 саяд хүрчээ.
Монголын үеэр ард түмэндээ хайр зарладаг нам эвслүүд эх орондоо нүүрлсэн аюулд үнэлэлт дүгнэлтээ өгсөн төдийгүй өглөгийн гараас сунгасан сайшаалтай. Төлөвтөж барихлаа идэх гурил будаа залгаж байгаа энэ хүмүүсийн дотроос бид чинь дээрээ төртэйгээ тэнд ахан дүүстэйгээ мэдлээ хэмээн хүйтэн жаврын дунд халуун нулимсан дуслуулж байлаа. Баянгар аймгийн засаг дарга Баяр сайхан. Манай Баянгар аймгийн 3 булаг заг жаргаланд галуут Баян булаг сумдад энэ өнгөрсөн оны 9 сарын 17-ноос эхэлж орсон цасны улмаас өөрийнхөө нутаг дэвсгэр дээр малчид хүмүүс одоо байх боломжгүй болж байгалийн ноцтой ийм гамшигын байдалд орсон байгаа юм л да. Тухайлбал тэр засцууднаас малчдыг нүүж гаргах, зам гаргах, хүнсний зүйлийг тээвэрлж хүрэх аргал түвшийн татаж өгөх хэмжлэг. Ер нь эмнэлгийн тусламж хүргэхэд өндөр бэрхшээлүүд гарч ирж байгаа. За ингээд энэ засцуудын байдалд орсноос хойш хугацаанд хамгийн сүүлчийн тооцоогоор бол манай аймгийн дээрх 5 суманд 28 сая төгрөгийн хаач төлөвлөгдөөгүй ийм одоо төсвийн зардал гарсан. Ийм тооцоо гарч ирж байгаа. Энэ нөхцөлд ер нь яаж одоо малчтаа туслах вэ? Энэ байгалийн бэрхшээлийг яаж бохирд багтаа давж гарах вэ гэдгийг одоо боловсруулад засгийн газар одоо тэрийн захиргааны байгууллагын зүйлс нэлээд арга хэмжээ авагдсан байна. Эхний ээлжинд 3 суманд туулах чадвар сайтай 366 машин засгийн газрын шугамар, онцгой комиссийн шугамар олгогдож байсан. Эдгээр машинууд бол тэр саяын одоо ярьдаг тээвэр зохицуулалтын ажлыг гүйцэтгэх хүмүүс одоо төргөн тусламжийн дуудлаганд хүртэл явж байгаа хүмүүст маш их хэрэг болж байгаа гэдэг хэлэх ёстой болж бодож байгаа. Зодын бүсэн 13 аймгийн 156 сумын 2000 гаруй өрхийн 7 сая гаруй мал хамрагдаж, 3 сая шахам мал хорогдож, 90 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирч 1600 гад малчид ор малгүй болжээ. Тарган мал хөлдөж өгч, эцэнхийн мал туран өгч, бусдын зовлонгоос хожуу хайгсад өгсөн малын зовлогоор хэртэй мөнгөний гүйлгээ хийж байсан нохой гэж гахай тургамаар. Бид ач тусна мартуудаг ард түмэн бишээ. Зас туулсан гамшиг, алдсан хөрөнгө, амаан барьсан гимшлэн мартах хэрэггүй. Тийм ээ. Бүтэн твэд хуваарлах цасаан ганцхан нутагт дандууран буулгах цагаан зудаг гэж үе. Хөгшин нохой хөлдөж өгдөг хүйтний зудаг гэж үе. Харц булгуруу цувсаар байгаад хамаг малын хар туруу молтордог. Хард зудаг гэж үе. Хамтран нэрвэх хавсарсан зудаг гэж үе. Монгол тэнгэрийн иргэшээлд оршигч монголчууд үед үүнийг мартах ёсгүй. Хаан салан задгын зуд нүүрлэн тэнд хавсарсан зуд нэрвэх нягууртай. Энэхүү баримтат киног бүтээгчид бид өвөл өнжихгүй зуд зүгтөхгүй гин төр засгийн сонорт түмэн олны чихэнд цочоолгын харанг дэлдэж байна. Бүү мартвал суйрэн